нийслэлүүдийн үзэгч түмнийг зэнгүүлж Монгол орон даяар байлдан дагуулж буй Монгол улсын ардын жүжигчин Чимцээ. Монгол улсын соёлын төвийн ажилтан мөнгөн цэцэг би ээжтэйгээ уран бүтээлийн тоглол үзэгч түмнийхээ хүсэлтээр 11-р сарын 27-нд Монгол бүхийн өргөнөө 19 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. Энэ л үдэш ээжинхээ тухай дуулж, энэ л үдэш амьд бурхан ижигээ жаргацгаая. Тасалбарыг Тикетцгийн минь болон Монгол бүхийн өргөний касаар худалдаалж байна. Би ээжтэйгээ уран бүтээлийн тоглолт үзэгчдийн хүсэлтээр. Зарим хүмүүс одоо ингэж байхгүй албаар ингэж хүмүүс ингэж яагаад ингэж тоглолт хийх гэжсэн юм уу гэдэг. Тийм бол үнэхээр байхгүй тийм. Мөнгөн цэцэг битэр бол уран бүтээлч хүний хувьд бас үзэгчдэд сайхан бэлэг бэлдсэн гэж бодож байгаа. Урд урдын тоглолтуудаас бол онцлог юм бол ардын жүжигчинтэй хамтарч тоглосон бас нэг онцлог юм болоод мөнгөө их азтай хүүхд юм аа. би ч бас азтай юм билий гэж бодож ирсэн чи тийм. Ер нь Монгол улсын ардын жүжигчин соёлын тэргүүний ажилтан хүнтэй одоо хамтарсан бүрэн хэмжээний концерт. Ингээд тавьж байхад би юу үзээгүй. Тэгэхээр мөнгөө хацтай юм. Ингээд энэ анхудагийн ардын жүжигчин соёлын тэргүүний ажилтан хоёрын концертыг үзсэн үзэгчд бол яг тэрний гэрч болж байна. Сарын 4-ний ч ерөөсөө билет баг 2 өдрийн өмнө дууссан шүү дээ. Тэгээ дахиад билетээ нь бүр шагаар авъя гэсэн ч билет нахгүй. 11 сарын 4-ний орой тоглосон тэр бол үнэхээр сайхан үзэгчд байсан. Бүр хөдөөнөөс зорж ирсэн хүмүүс байсан. Гадаадад амьдарч байгаа хүмүүс бол аав ээжигээ ах дүүгээ зүүлж байсан. Маш сайхан тоглолт болсон доо. Ойрд бол тийм халуун үзэгчд төөрсөн байсан. Үзэгчд бол пиг дүүрэн би ээжтэйгээ тоглолтын баг хамт олон бол маш их баяртай байгаа. Тэгээд дахиад ингээд тоглохгүй муу ингээд байсан. Ягаад гэвэл 11 сарын 6-наас эхлээд бид ч юм уу Баруун аймгийн шууд хөтөлбөр гараа авчихсан байсан. Учираас 5-нд ямар ч тоглох боломжгүй байгаад уг нь 18-нд ижсэн. 18-нд байсан чи бас ажил нь болохгүй байна. Тэг бөхөөргөний ажил биш бас. Тэгээд ирээд ингээд 27-нд тоглохоор болсон 11 сарын 27-нд. 18-ны тоглолтын билет авцсан байгаа хүмүүс чи 27-нд үзэн ямар ч асуудалгүйрээ л тоглолтын билетийг үзүүлээд ороод үзсэн шүү. Тоглолт сайхан болно. Үзэгчдийн сэтгэл дүүрэн байна гэдэг чинь уран бүтээлч бидний хувьд бол насаараа мөрөөдсөн мөрөөдөл шүү дээ. За дуучин хүний хамгийн аз жаргалтай бол ерөөсөө тайзан дээрээс алга ташилтыг мэдрэх л хамгийн аз жаргалтай байдаг. Тэр хүмүүс яг ингээд яг одоо дундаа автуулж тэ яг ингээ өөрлөгөө тэр заалны энерги гой болно гэдэг бол бас маш их тийм хүч хөдөлмөр 50 гаруй жил тайзан дээр гарахад бол бүх нөгөө голоошоо тайлж театр руу оргодог ш. Тэр бүгдийг мартадаг зүйл бол тайз байдаг. Тайзан дээр гарах. Тэгээд тайзан дээр гарсны дараа бол үзэгчдийн сэтгэлгээ, тэдний алга дашил, тэдний сэтгэл хаашаа хуйларч байгааг тайзны хүн, уран бүтээлч хүн мэдэрч авах нь бол үнэхэрийн оо гайхамшиг байдаг да. Өөрийгөө мартадаг тайзан дээр. Хүн ямар ч амьдралд нь юу ч тохиолж байж жаргал зовлон байж болно шүү дээ. Тоглолт үзээд нэг тэр дууг дагаж дуулаад өмнөх одоо тэр дурсамжаараа аялаад тий. Нэг шал өөр мэдрэмж аваад нэг гоё нэг сэтгэл тэнийгээд гардаг шүү дээ. Тийм тэнэгэр гаргахыг бид нар өөрсдөө хичээдэг, зорддог. Хамгийн гол том зорилго бол ерөөсөө тийм. Сая бас нэг онцлогтой явлаа. Баруун аймаг гарч явахдаа
зарим газар нь хоноод өөртөө хоол ундаа хийгээд явсан. Тэр бүр айгүй гоёсан. Нөгөө турпадентийн айгүй гоё тэр өвлийн майхан. Тэгээ өөрөөсөө хэрэгтэй нөгөө айлт хэрэгтэй юу байна бүх тэр юмтай нь явсан. Айгүй гоёсан. Дуртай хоолоо ээждэл яг тийм ил галан дээр хоол ээждэх ямар гоё юм бэ. Амралт нь тоглолт юм шиг, тоглолт нь амралт юм шиг. За болоо ямар хоол их чинь? Цөөн зүсгэж. Цөөн энэ дээрөө Бас тэр чинь ингээд нөгөө гоё кайф бас амралт болоо явчихт юм байлээ. Ховдод ихэд л гоё нөгөө буйнт голын ирэг дээр голын харгаа сусаад чингүү сусаад хоол идээл сайхан тэр нутгийн сайхан сүйтээсээ тэр нутгийн махаар хоол хийгээл идэх. Бас сайхан л юм байлээ. Айгуу гоё амралт болсон шүү нэрээ. Яг гэр шиг тэгээд айгуу гоё тухтай тогтой явах бас гоё юм байлээ. Сайхан тухтай тагтай явцгааж байна да. Одоо төшөө мөрний хөвөн дээр хараа. Дууны мах чанчсан эгээл гэртээ. одоо яах гэж байгаа вэ? Одоо яах вэ? Сайхан боорцог хийх. Үгүй хаал. Илэг шарна гэдэг үгүй юу? Илэг шарна одоо боорцог хайх гэж байна. Гэрийн боорц. Ер нь төсвөр дүүргээгүй тийм чаатрууд энэ төрүүл дүүрлээ. Тэгэл тэр заалч ингээл битүү ингээл хүнтэй. Тэгэл хөөрхий зарим бүр сандлаа аваад гэрээсээ үрдэрсэн баг шүү. Зарим газар бар 2 тоглолтоо бид нар үнэхээр сайхан байлаа. Ер нь маш их бас сансан бололтой. Тэгэж их үзэгчдээс ирч хүч авч байгаа хүмүүс чинь тэгээд ядархыг ер нь бол мэддэг юм байна. Хамгийн гоё зүйл нь үзэж байгаа үзэгчд маань дандаа сайхан ээжүүд айгүй гоё тийм гоё энергитэй бидний бүх сайхан зүйлийг өрөөж байгаа учраас аян зам манаас илүү их сайхан үлзийтэй байгаа. Миний сайхан ээж нар уртнаслаж удаан жаргаарай. Би саунд продакшнд болоодоо их баярлж байна. Хүн бол бас эхнийх нь их ярьдаг хүмүүс бас байдаг. Хийдэг хүмүүс бас байдаг. Гүйцэтгэл гэдэг бол одоо энийг л хэлэндэ. Ажлын гүйцэтгэл бол их сайн байна. Бид нар бол үнэхээр яг эхэлснээсээ илүү үр дүнтэй явж байна гэдэг чинь гүйцэтгэл харагдаж байгаа шүү дээ. Баярлж байна шүү. Ноцсон газар болгон сайхан хүлээж авсан. Бүр үнэхээр сайхан ард түмнийхээ хайр хүндлэл алга ташлтыг мэдрэх ирэх чинь одоо хамгийн том сайхан жаргал шүү дээ. Их сайхан яваад ирсэн дээ. Эхлээл нөгөө үзэгчд маань гайхалтай сайхан болчоор тэрэндээ хөтлөгдөд одоо тэр сэтгэлгээндээ хөтлөгдөд тэр үзэгчдийнхээ тэр өөрсдийн атмосферт нь хөтлөгдөд ингээд л яваад ирлээ. Тэр маань одоо явсан зорилго маань биеллээ. Сайхан боллоо. Үнэхээр гайхалтай боллоо. Энэ тоглолтыг үзэхэд ер нь бас нэг хүмүүс уйдахгүй юм байна шүү дээ. Бас зарим тоглолтоос уйддаг да хүн тийм ээ. Гарч байгаа энэ үзэгддэг. Тэгээ сүүлдээ харин үзэгчид чи гарахгүй юм байна шүү дээ. Ээжүүд тий зар хөдлөгч гарч ирээд тэгээд өнөө одоо дууссан шүү гэж хэлчихээр байх суугаалах. тоглолтыг мэн зорин ирж хөдөөнөөс бүр ингээл хөрхий ирээд үзэл хаа байсан холоос ээждээ одоо ингэж авч өгч байгаа Монгол түмэн олондоо бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Их мөндөд бас ардын жүжигчүүдтэй сайхан Улаанбаатар хотод тоглолт хийгээд нэг аймгаараа тойрнууд бол маш их бас хөл тохиол. За тэгээд 11 сарын 27-нд Монгол бүхэн өргөнд одоо тоглолцоод оройн бид нар шууд 28-нда Дархан, Эрдэнэт, Сэлэнг, Булган, Хөвсгөл гэх Төвийн аймгийн дараа тоглоод ороод ирэх юм байна. Шинэ жилээрээ Улаанбаатар хотод сайхан байжгаад 1 сар гарангуут эхний 7 хоногт Зүүн аймгаараа яваад тэгээд энэ аялал маань ингээд дуусах төлөвтэй байгаа. 2024 оны 11 сарын 27-ны 19 цагаас бэж тэгээд тоглолт маань та бүхнийхээ хүсэлтээр дахин тоглохдохоор боллоо. Тэгээд нэгэн үчиг бас дуулж, жаргаж, сайхан өнгөрүүлцгээе. Тэгээд 27-нд үзэгч төмнийг Монгол бүхийн өргөнд хүрэлцэн ирэхийг урья. Монголчуудаа маш их баярлж байна. Та нар энэ гайхамшигыг бүтээгчид шүү гэж хэлье. Нийслэлүүдийн үзэгч түмнийг зэнгүүлж, Монгол уран даяар байлдан дагуулж буй Монгол улсын ардын жүжигчин Чимцээ. Монгол улсын зэлийн тэргүүн ажилтан мөнгөн цэцэг. Би ээжтэйгээ уран бүтээлийн тоглол үзэгч түмнийхээ хүсэлтээр 11-р сарын 27-нд Монгол бүхийн өргөнөө 19 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. Энэ л үдэш ээжингээ дугаадуулж, энэ л үдэш амьд бурхан ижигээ жаргаацгаая. Тасалбарыг Ticket-ийн мэн болон Монгол бүхийн өргөний кассаар худалдаалж байна. Би ээжтэйгээ уран бүтээлийн тоглолт үзэгчдийн
хүсэлтэй.